Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дугаар сургууль дээр бас нэг ажиглагдсан зүйл бол тухайн хүүхдүүд сонсгол байхгүй хүүхдүүд байгаа. За нийт багшлах боловсон хүчний хэдэн хувь нь дохионы хилтэй вэ гэдэг бас айгүй эргэлзээтэй. Яг энэ тоо баримт бол байхгүй. За хоёрдугаархан сургуулийн удирдлагын зүгээс бол энэ залуу багш нар бол дохионы хилийг бол хараахан сурж амжаагүй байна. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ бол харилцах боломж бол жоохон хязгаарлагдмал. Гэхдээ дотооддоо бол бид нар дохионы хилтэй болгож байгаа гэсэн. Тэгэхээр хамгийн наад зах нь энэ дохионы хил гэдэг зүйлд шаардлага байхгүй шүү дээ. Одоо шалгуурч гэдэг юм уу тийм ээ? Шалгалтаа өглөө тэг ямар нэгэн шалгуураар энэ хүн дохионы хилтэй гэж батлах юм байхгүй байгаа учраас тухайн хүүхдүүд яг нөгөө дохионы хилээрээ боловсрлоо авж ийн үгүй гэдэг нь эргэлзээтэй болж байгаа. За хоёрдугаарх нь яг уу нэг авааштай зүйлийг дурдж өгөх юм бол 2024 онд 29 дугаар сургууль бол бүрэн засвар бол хийсэн байна. За тэгвэл энэ засвараас шалтгаалаад сургуулийн хяналтын камер бол бараг байхгүй болсон байна. Цөөхөн хідэн камертай. За даа ялангуяа анги танхимуудад бол хяналтын камер гэдэг зүйл нь бол байхгүй болсон. Өнөөдөр бид бүхэн сайн мэдж байгаа 2017 онд 29 дугаар сургууль дээр том асуудал босч гарч ирсэн. Нийгэмдээ бол нотлогдоогүй гэдэг үзэл баримтлалаар тухайн үедээ бол өнгөрч ирсэн. Тэр асуудал өнөөдөр дахиж босч гарч ирэхгүй тулд тийм ээ дахиж энэ хүний эрх хүүхдийн эрхийг зөрчихгүй тулд хяналтын камер гэдэг зүйлийг бол сайжруулах нэн шаардлагатай байна.